жоохон илүү юм уу? Би бүр ингэ навсаагаад ах юм. Яаж навсаалтыг байхгүй болох вэ? Энэ куртгийг солих хэрэгтэй болов. За би зүгээр куртгээ эргүүлээд нөгөө өнгөөр нь өсчлөө. Тэгээд энэ хажуудлынхаа хоёр юмыг өнгөөр стилд болгоцсон чинь гайгүй юм шиг. Бүү унтж байгаа. Би жоохон усаа угаад. Зя. Би гараад хажих чинь вэ гэхээр нь штэ. Эмчтэр очих чинь. Би гарахаараа эмчтэр эсвэл намын санд дээр очдөг л ажилтай. Гэхдээ яг өнөөдөр яг эмчтэр очиод намын санд дээр очино. Хөөе, куртка ингээд өмссөн чи амар тийм өнгөлөг биш харагдаад байна тий. За, эмчтэр очиж яах ч байгаа гэхээр Германд 25-наас хүртэл нэг бүтэн биеийн ийм шинжилгээ хийдэг байхгүй юу? Тэгээд тэрийгэ бүгдийг үнгүү хийдэг. Үнгүү ч яах вэ? Тэр чи яг зүгээр нөгөө нэг юунда эрүүл мэндийн даатгалтаа орсон байдаг. Тэгээд би өөрийнхөө өнөөдөр хийх гэж байгаа очиод цусаа өгөөд өөр юугаа үзүүлэх юм бүү мэд ямар ч хэсэн тийм бүтэн эрүүл мэндийн юу гэсэн үзлэг гэсэн. Тий. Тэгээд тэрнийхэн дараа намын санд очиж суuna. Тэгээд би намын санд суухаараа амар юм кози баймаар байгаа учраас ерөөсөө тийм баруун хувц өмсмөргүй санагдаад тэгээд юм бэлтгэлийн хувцас өмссөн. Имч намайг бэлтгэлийн хувцастай харна уу харахгүй нөө хамаагүй шүү дээ. Үгүй надад хүмүүсээ би энэ машин авч ийн өнгөрөөгөөд би ч одоо ингэ бүтэн биений юунд авах гээд байгаа шүү дээ үздэгт. Тэгээд энэ юу 25 нас хүртэл нэгийг өнөө хийж өгдөг гэсэн шүү дээ. Би толгойд за одоо ингэ цусаа өгөөд нэг сүртэй болохгүй юм байна гэж бодохгүй юу? Сая ээжтэйгээ ярьсан чи манай ээж хүүе наадах чаа. Дөрөв юм төв цус авч ийн үү харж их шиг. Хүүе би нэгийг өгөөл тэрийг дөрөв угаачмаар штэ. Яагаад би дөрөв өгөх хэвтэй. За тэнгуут намайг айлгаад тийш хүмүүсээ. Дөрвийг өг мөг тэгснэ дээрээс нь дурандан дараас нь дурандан X-ray авна. Яхад үзэн мүзэн чих шиг. Хүүе би дараас нь дурандуулахтай бэлэн биш байна. Надад тавлаад ах шиг байна манай ээж. Яа. За мэдхгүй одоо тэгээ хараад юугаач үзүүлэх юм, юу ч харах юм. Эмчнүүд шаа сайн сонирчлээ ээж намайг айлгаад. Бол. Шолон гизий чинь дурандин штэ гинэ. Үгүй штэ. Хөөнд юу болоод байна? Энэ хараа. За ямар ч байсан бэ штэ. Эмч рүү орсон ч би нэг шоколад идчихгүй энэ дэрхээсээ өмнө тэгсэн чинь намайг тэр шоколадаа идсэн болохоор чиний цусны шинжилгээ чинь буруу гарна. Дөрөвт өдөр өглөө юу ч идэхгүй зүгээр усуугаад ирээрэй гэд. Тэгээ би надад тэр их юуроос шоколад идмэд бишээ. Юм мэдэж болохгүй гэж хэлээгүй байхгүй юу? Би цусны шинжилгээ хийзээ өгснөө санахгүй. Би сүүлд Монголд гисэн багтаа. Одоо тэгвэл ингэж яж байгаа л сургууль дээр очиад байж байгаа л дөрөвт өдрөөр жөхөөс шал дургуун урчлээ. Тэгсэн чинь орсон чинь манай эмч ингээд манай эмчийн тэр нэг үүдэн дээр нь суудаг хүн амар их заяа. Тэгээ ингээд суух газар ч байхгүй. Би корона гэд ингээд хүмүүсээс зай барай гэхээр хүлээлтийн өрөөнд хүмүүс ингээд бүр шахацалтаа суудсан заяа. Ай. Би шаарч ирээд энэ гутлыг анзаарлаа гэж боддог. Юу вэ? Фүү. 160-аас хинэ тэгснэ. Шилтаарцсан юм. Инээдтэй юм даа. Оо. Ангастай хүн байдаг л ахтаа байна. Ой, энэ миний байр, миний хайртай юмнууд явчихсан. Энэ орой энэ гутлыг хөөе юм. Хөөе юм яасан.
За тэр яг би авсан гэж нэг шампу, нэг ангижруулагч, тэгээд нэг ийм яа. Би яг үндэ ийш яах гэж орж ирсэн гэж маск хайж байгаа байхгүй юу? Маск хайж байгаа шүү. Ой, би авсан хөөе. Авч байгаа юм нь юу гэхээр маск, тэгээд энэ хоёр шампу. Ингээд шоцтой үн яасан хөөе. Спорт маркет авч байгаа тийм. За гараа. Гараа. За би саяны TK Maxx руу зөвхөн маск авах гэж орсон байхгүй юу? Тэгээд маск авах гэж ороод би хүсний шампуг ангижруулагчтай гараад ирлээ. Гэтэ маск авсан. Тэ. Одоо тэгээд шинэ маск авахгүй бол би ганцхан масктай аваад байгаа болохоор бас удаан гадуур байхаар бас маска заримдаа салмаар санагдаад тэгээ энийгээ угаахаа төр зөөр өөр маск зүмээргүй санагдаад хамгийн гол нөгөө нэг надаага бусад маскнууд эмчи маскнууд тэгээд тийм маск зүүхээр амьсгалахад амар хэцүү. Ягаад ч юм надад энэ маск нь илүү таалагдаад, даваа маскнууд нь илүү таалагдаад тэгээ би манай ажлын нэг охин TK Maxx-т гоё бишээ TK Maxx-т гоё маскнуудыг энэ чи тэрнээс очиад ав гэхээр би тийшээ орчлоо. За би вэштэй сургуулийнхаа үүдэн дээр ирсэн байна. Одоо нэг юм би ийм салаад авсан, хямдарсан байсан салаад. Тэгээд энэ салаатыг идчихэд тэгээд хичээлээ хийж эхэлнэ. Тэр хугацаанд би одоо ээжтэйгээ ярина. Гэрийнхэнтэйгээ ярьж юу вэ? Асуумаар байна. За би шинэ авсан маска зүүчлээ. Жохон миний нөгөө маск амар сул байдаг ус. Энэ болохоор яг ам хамар руу наалтт юм. Гэхдээ амьсгалахад айгүй амар маск байна. Би тэ ягаад дандаа харыг аваад байгаа гэхээр надад тэр нинжа лук амар таалагдаад байгаа маск зүүснээ. Одоо би номын сан руу орж ийн. Орж байгаа хичээлээ. За 3 цаг болж байна. Энийн тархаа юм хараад дараараа. Оргой. За би тэгээд хоолоо идэх чинь хоолч явах тий. Би ахаад нэг салаад авсан тэр салаатаа идэн би тэгтээ салаад идэж байгаа газар үзүүлэх таамагт. Бамбарабам. Хорон дохорт. Гэ зүгээр нэг болон сууж аваад идчихнэ. Яар эвгүй юу. Аммухан гэнтэй. Таа ингээд гонжин яваад та. Цаг 5:30 болж байна. Өнөөдөр амар их амжилттай би амар сайхан байна. Сэтгэл санаа. Ер нь ингээд ажил хийгээд ажиллаж байгаа одоо ингээд хийх ёстой юм хийгээд амжуулж чадхаар амар баяртай. Гэхдээ би амар тэгдэж шин. Тэгээ хийж чадахгүй бол ингээд готорчдээ шүү. Тэгээ тааж гадаа хараа болчлоо. Одоо хараад жоохон амард юм уу? Гэхдээ бас хитрхи хичээл нэгэн зэрэг хийх чинь муу юм шиг байна. Би дээр үед жоохон анх ирчээд өглөөнөөс шөнө хүртэл намын сан цуугаал өдөржингөө хичээл хийгээд идэг байсан. Одоо ингээд бодохоор жоохон. Hello. За. Өнөөдөр дөрөвт өдөр өглөө би буцаад нөгөө шинжилгээг өгөхгүй явж байна. Яагаад өчигдөр би юу ч аваагүй вэ гэхээр вэ штэ.
Өчигдөр өдөрчөнгөө гэртээс юм аа. Тэг гэртээ байгаа дээр нэмээд амар хичээл хийгээд нэг хөлгтэй юм хийгээг болохоор за тэгвэл тэртээ тэргүү юу ч хийхгүй амжилтлаг аваад яах юм гээ. Тэгээд өнөөдөр ингээ үргэлжлүүлж байна. За өнөөдөр 4 дахь өдөр өглөө би юу ч идээгүй. Нэг аяга суусан. Тэг. Өнөөдөр outfit of the day. Би ногоон цуваа өмссөн дотроо зузаан цамцтай. Цов жоохон нэмгэн учраас би цамцаараа шууд улаанаа авчиг гэж бодоод тэгээд бас хэрэг өнөөдөр номын сан цувал номын сан хүүтэн байгаа юм чи энэ цамцан дээр тэгээд доороо джинстэй халаа байж байгаа. Джинсныхан доор Converse-тэй. За ийм байна да. Өнөөдөр би уулын төлөвлөгөөгөө би өглөө эмчдэрээ очичоод номын сан жоохон сууж байгаа. Тэгээд арай жоохон үдээс хойш юугаа нийлүүгэнд очиод тэгээд ямар гоё юм бэ? Навч унж байна. Тэгээд нийлүүгэнд очиод бид хоёр манай сүүгийн хчүүнаас ирж байгаа. Монголоос ирж байгаа. Тэгээд хоол моол хийн гэж амар ярилцчихсан байхгүй хоёлаа тэгээ гоё алкоголгүй коктейл хиймээ энэ коктейлийг хий за чи тэгээд ирээд бүгдээрээ явж хүнсээ цуглуулад гэл ингээд бах юм ярьсан бичсэн чи өнөөдөр өглөө нийлээ надад мессеж чичээд үгүй яа минь ээж ирэхэ болцсон гэд тэгээд өнөөдөр тэгэхээр нийлүүдээр очих болж ах шиг байх юм ярьчлаа. Та нараар минь юу вэ? Та нар минь яагаад комент бичихгүй байна? Нэрээ эмэг гэснээс эмэг чиш юу ч байгаагүй л те. Зүгээр л би эмэгний тухай ярмаар байсан. Ийм хөөрхөн эмэг авсан шүү дээ. Хажуудаа ингээд хөөрхөн совднуудтай. Тэгээд совдтай болохоор би эндээ бас совд зүцээ. За. Peace out. За би гараад ирсэн. Би юу болсныг ойлгосонгүй яг үндэ сая. Яасан гэж надаас 3 тийм нэг тест туб юу авсан? Цус авсан. Тэгчээд яг үндэ юу ч болсонгүй зүгээр 7 хоногийн дараа залгаад бүх юм зүгээр байна уу асуу. Тэгээд энэ жилийг дуустал бүтэн үзлэгийн цаг байхгүй. Тэгэхээр цагийн дараа өгөх юм уу яах юм ингээ ямар ч гэсэн намайг 7 хоногийн дараа уцтаад бүх юм эсвэл энэгээр ирээд бүх юм зүгээр нөө шимжилгээний хариу яаж ийн асуугаарай гэдгсэн. Би нэмжтэй уулзаачгүй сая ороод үүдэн дээр тэр нэг лаборатори руу ороод цусыг өгөөд цусаа өгчөөд тэгэл совилогч нь надад 7 хоногийн дараа уцтаад бүх юм зүгээр авсагаарай гэл тэгэл би заа гэл тэгэл болцсон. Яах вэ? Би 7 хоногийн дараа ирж асуугаад яасан гоё. Яар гоё зурсан юм бэ? Охин махантай биш. За нэг тиймэрхүү юм боллоо. Би нөгөө нэг виз өгдөг газрын хажууд байгаа байхгүй юу? Тэгсэн чинь очрыг хараа энэ байшингийн ард юу нагаа хаалга нагаа тэгсэн чинь хаалгаа гараад сүүлийн тэр хүмүүс бол олохгүй байна. Манай эмчэг энэ хавд үүдэг. За би бандаа суугаад миний маскара ингээд тохируулдаг юмтай. Одоо би бандаа суугаад хараад хичээлээ ихээс номын сан зай байхгүй наа. Номын сан цаг авахсан чи зай байхгүй. Тэр одоо харахаас ч ихтэй. Хараа минь хар. За би одоо гэртээ ирж байна. Би танарт өөрийнх нь тухай жоохон салхитай. За би танарт өөрийнх нь тухай жоохон сонирхолтой юмнуудыг ярьж өгөө.
Нэгт би ерөөсө гэртээ суудаг хүн биш юм шиг байлээ. Карантинаас болоод суугаад байгаа болохоос биш. Ер нь хэрвээ надаа ингээд карантины биш үед хэрвээ би ингээд байх юм бол би гэрээсээ өглөө гараад орой ордог хүн баггүй юу? Би гэрээхээ энэ ойролцоо нөгөө нэг дундуур нь явдаг паркийн хаажууд парк ч гэж те нэг юм хоосон одоо энийг юу гэхээ саад. За та нартай би жоохон гоё ингээд нэг тухтаа сууж байгаад ярмаар ах юм. За та нараар юу вэ? Би сая тэр амар салхитай газар юу гэж хэлэх гээд байсан бэ гэхээр би амар тэгэж гардаг гадуур явдаг хүн байхгүй юу. Тэгээд намайг миний муу аав намайг хүүе миний охин чи гэргүй мүү гэдэг байсан байхгүй юу. Би юу хийдэг байсан бүүм мэд ингээд гадуур яваад идэг байсан. Тэгсэн мөртлөөсөө нэг амар олон таньдаг хүнгүй. За би Берлинд ч гэсэн өглөө ингээд гэрээсээ гараад сургууль дээр өдөржингөө байж байгаад одоо юу хийдэг байсан бүүмэд хичээлэл хийдэг байсан бодвол тэгэл найзуудтайгаа илүү дутуу юм хийгээл гадуур хоол идэл тэгэл байж байгаа л орой гэртээ орж ирдэг байхгүй юу. Тэгээ би гэртээ бараг тэгэж байдаггүй. Тэгээ одоо карантин болсон чи амар гэрийн хүн болцсон. Тэгсэн мөртлөөсөө би гэртээ хичээл хийж чаддаггүй байхгүй юу сайн уу. За би тэгээд сая подкаст сонсч ирсэн ийш ярьж явах замдаа өнөөдөр жингөл нэг подкаст сонслоо л доо. Тэр нь болохоор миний нөгөө нэг амар үзэх дуртай Стефанигийн подкаст. Тэрэндээ та нар одоо амар Netflix-ээр од болоод байгаа Queen's Gambit гэдэг кино байна шүү дээ. Шатартай. Тэр гарсантай холбогдуулаад нэг тийм Оросын алуурчны тухай баггүй юу? Тэрийг та нар сонирхож явал сонсоорой. Өөр юу хийж хэлэх чилээ. Өөр би мандариныхаа тухай хэлээ. Би хэл 500 хэл хагас мандарин авсан. За ямар ч байсан би ахиухан юм хийгэж бодож байгаа. Тэр болтол баяцгаа. Нэрээ та нар бие бодоорой. Юугаа карантина бүр яг амар serious хүлээж аваарай. Энэ чэйнийг таслах хэрэгтэй шүү. Монголчууд тэгээд одоо ингээд бүр болохгүй миний хуучин биш гэдэг үзээ. Яа, за мэдгүй ямар ч байсан та нар гэртээ байгаарай заяа. Тэгээд карантин дотор гоё хийж болох юмнуудыг яга ер нь тийм бичлэг хийж болохгүй гэж те карантинд гоё юм хийж болно ш. Би та нарт нэрээ дуртай YouTube-руудынхаа жагсаалтыг өгөх үү. Би нэг амар YouTube шал худлаа. Би өдөржингөө YouTube үзээ суудیں۔ Заяа өөрөө та нар шиг. Тийм болохоор би үздэг YouTube-руудаа хэлж өгч болж гин, сонсдог дуунуудаа хэлж өгч болж гин. Тэгээд би гэртээ ерөөсө хичээл хийж чаддаггүйсэн сүүлийн үед хийгээд байгаа ямар техник ашиглаж би хийгээд байгаагаа хэлж өгч болж гин. Та нар хэрэг ямар нэгэн сонирхолтой юм карантинд үзхийг хүсч байвал доор комментэнд үлдээгээрэй. Би та нартай хийж өгч болж гин. Тий хамгийн гол нь би дараа 7 хоногийн дөрөвдөг шалгалттай. Яа, миний амьдрал болон шалгалт. Би одоо ингээд хэрэг энэ темперээ яваад ах юм бол жилийн дотор төгсөх боломжтой. Тийм болохоор одоо ингээл мацаал төгсөх гэж тэгэл оролдоол явхаас өөч шиг. За баяцгаа. Миний бичлэгийг энэ хүртэл үзсэн бол үнэхээр баярлаа. Тэгээ дараагийн бичлэг хүртэл бай. Тартай шүү subscribe хийгээрэй. Уушлаа. Одоо энэ нэрээ дууслаа. Энэ хараа би ийм гоё стриттэй ийм юм хараад би машин авсан бол энд байх байсан даа амар боддог болсон шүү дээ. Болж байгаа юм уу болохгүй байгаа юм уу хүмүүсээ.